Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 110 орчим мянган багш сургууль хүмүүжүүлэгчид боловсролын байгууллагад ажилладаг. Эдгээр багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх зэрэг маш олон асуудал энэ салбарт өнөөдөр тулгамдж байгаа нь үнэн. Тэгвэл эдгээр бүх асуудлыг цогцоор нь шийдэх боломжийг багшийн хөгжлийн тухай хуульд тусхан өгсөн гэдгийг салбарын сайд нь онцоллоо. За энэ дундаас багш нарын цалин хөлс нийгмийн хамгааллын чиглэлээр асуудлуудыг дараах байдлаар шийдэх юм байна. За ерөнхий зүгээр урьдчилсан байдлаар харахад багшийнхаа ажлыг одоо бид нар нэг 15 орчим хувийн нэмэгдлийг сар болгон олгодог байсныг 20% болгож нэмэгдүүлэх боломжийг олж харж байна. Нөгөөтэйгүр улирлын одоо урамшуулсан нэг 45% хүртэл олгогдоход төсвөөс хуваарлагдаж ирдэг мөнгө нь хүрэлцэхгүй байдаг шалтгаан байдаг учраас бид нар төсвийн мөнгөний хуваарлалтын дээр нь яаж ажиллах вэ гэдгийг сангийн яамтайгаа хамтраад ирнэ шийдэх гарцыг хайж байна. Багшийг ажиллах явцдаа сургах асуудлыг ч мөн энэ хуулиар шийдэх юм. Өөрөөр хэлбэл олон улсын туршлагач юм байдаг. Тухайлбал энэ шинэ хуулийн төсөлд багшийн хөгжлийн төв гэдэг заалтыг нэмсэн байна. Ийм төвийг сургууль цэцэрлэг бүр дээр байгуулна. Харин энэ төвөөрөө дамжуулан багш нараа сурч боловсрох, мэдээлэл авах боломжтой болох юм байна. Тэгвэл өнөөдөр багш нарын өмнө ажиллаа явуулахад тулгарч байгаа бэрхшээлүүд юу байна вэ? Ялангуяа одоо багшны нийгмийн халамжлан багшны гол хөгжил нь болохоор ерөөсөө багш бэлтгэх тогтолцооноос эхлэх ёстой гэж ингэж ойлгож байгаа. Тэн дээр бол нэлээд нарийн зүйлүүдийг хийх ёстой баг. Тэгээ цаашдаа бол нийгмийн халамжийн талаар нь одоо асуудлыг бол тодорхой хэмжээнд шийдэх ийм цогц хуулийг л бий болгох ёстой байх л гэж ингэж ойлгож байгаа. Ялангуяа энэ дээр өнөөдөр бидний дуу хоолойгоо хэлсэн зүйл бол сургуулийн өмнөх боловсролын багш нарт одоо тэр олон хүүхэдтэй ажиллаж байгаа тийм ээ. Тийм учраас тэр олон хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт анги тэр бага насны хүүхдийг одоо өглөөнөөс өчигдөр бүр хүртэл одоо 7:30-аас эхлээл багш нар орой 10-аас 12 цаг ажиллаж ш тасралтгүй. Ингээ 12 цаг ажиллаж байгаа багш нарт анги тэр бага насны хүүхдүүдийг одоо айн нэсийн хариуцлага дээрээс нь сургаж хөгжүүлэх энэ үйл ажиллагааг үргэлжлүүлж 12 цаг үргэлжлүүлэн ажиллаж байгаа багш нарт тэр анги даасан гэдэг нэмэгдлийг бас багш нарт өгөх нь чухал гэж үзэж бас саналаа хэллээ. Ээлжийн багш гэдэг оронтойг бий болгоод тэр багшийг хөгжих боломжийг бас ээлжлээд яваад нэг багшийн оронд нэг нь ажиллаад ээлжлээд явах бол энэ бол бас нэг багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх бас нэг боломж гарц гэж үзэж байна. Дараа нь туслах багш нарыг бас мэргэжлийн болгох, чадваржуулах, давтан сургах, тэр багшийг байхгүй ард хариуцлагыг өөрөөд бүрэн ажиллах тийм чадвартай туслах багш нарыг одоо бараг мэргэжлийн хэмжээнд сургах, хөгжүүлэх юм шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талдаа багшийн ур чадвар ёс зүйг дээшлүүлэх асуудлыг ч орхигдуулж болохгүй. Багш нар хүүхэдтэй зөв бусаар харьцдаг нь нууц биш. Гэхдээ бүх багш нар гэвэл өрөөсгөл. За иймээс 2007 онд анх баталсан багшийн ёс зүйн дүрмийг шинжилэн батлах юм байна. За энэ дүрмийн дагуу багшийн харилцаа ёс зүйн асуудлыг ч мөн дагаж мөрдүүлэх боломжтой гэнэ.